За эхлээд манифест хийхийн өмнө манифест гэж яг юу юм бэ гэдгийг мэдэх нь чухал. Тэгээд Kyle O'Donnell гэдэг энэ хүний сэтгэл зүйч мэрэгчлээ, сэтгэл зүйн эмч мэрэгчлээ энэ хүн Австралийн. За тэгээд бичсэн одоо энэ номон дээр болохоор эхлээд одоо манифест хийхийн өмнө яг чи хэн бэ гэдгээ өөрийнхөө дотоод хүн чанараа бий болгож таних ёстой. Тэгээд манифест хийж байгаа те өөрийнхөө бодож байгаа, зорж байгаа тэр юм нь өөр одоо хүмүүст одоо хортой нөлөө үзүүлэхгүй. Карма гэж яг юу юм те зөв юм хийвэл зөв энергиг нь, буруу юм хийвэл буруу энергиг нь гэдгийг тодорхойлоод тэгээ манифест гэдэг нь бол ерөөсөө зорж байгаа, мөрөөдөж байгаа юм нүдэндээ дүрслэн болгохыг хэлнэ гэдгийг бол ингээд тодорхойлсон байгаа. За тэгээд 3 минутын дасгалууд өгсөн. За хамгийн гол нэг дасгал нь болохоор чимээг орчинд өөрийгөө таних мэдэх тэр явцыг бий болгох нь чухал. Тэгээд яг чи хэн бэ? Яг юунд тэмүүлж байгаа хүн бэ гэдгийг 3 минутын турш бодоод, тунгаагаад, чимээг орчинд бясалгалаад тэгэхээр дотоод хүн чинь чамтай ярих болно те. Чи өөрийгөө мэдрэх болно. Тэгээд энэ дасгалыг хийснийхаа дараа манифестийн дасгал руу орно. За энэ дээр болохоор яг чи юу хүсэж байгаа юм те? Дүрслэн бодоод, өөртөө ургуулan бодоод ингээд ой ухаандаа бий болгох хэрэгтэй. Яг юу хүсэж байгаа энэ хүсэж байгаа юм чинь чамд болон орчин тойрны хүмүүстээ хэрэгцээтэй юу, хэрэггүй юу гэдгээ тунгаан бодоод тэгээд хүсвэл одоо бичиж болно. Эсвэл тогтоолтондоо тогтоож болно. Тэгээд энийг болохоор ерөнхийдөө манифестинг гэж нэрлэж байгаа. Тэгээд энэ дасгалуудыг хийгээд үзэх юм бол яг ингээд хүрх одоо тэмүүлэлдээ хүрх юм гэдгийг энэ номоор бол гаргаж ирсэн байгаа.